Яг ингээ бас толгаараас орж ирдэггүй байна. Амтхан өрхмөдөд үзэгчтэй залуусын цахимлал үзэн гифт бол маань их эхэлж байна. За яг одоо бид бүхэн спорт сургууль дээр хөрөлцөн ирсэн байна. За энд яг хичээсэн мэхээр 5 дугаар сургуулийн 11-ийн А ангийн сурагч Ганс хөхөд за төрсөн өдрийн баярын мэнд хүргээд гэр бүлийнхэн зүгээс энэ хүү мэндчлэгийг илгээсэн байгаа. Тэг бүгдээрээ хамтдаа тутагшоорж уламжлалцгаая. Мэндчлэгээ хэлсэн юм аа. Хата шуураад тахлаар нэг орох чинь шүү дээ. За хэнээс ирсэн гэж бодож байна. Ээжээс ирсэн бах та. Ээжээс ирсэн бах та. Тий. За ээжээс нь ирсэн. За тэгээ би чамд юу гэж ээж нь бичиж явуулсан бэ гэдгийг нь уншиж өгье. За хайртай өдөө төрсөн өдрийн мэнд хүргэе. Ухаантай сайхан хүүгийн минь учирсан бүхэн нь ерөөл дүүрэн, урдах зам нь гэрэл дүүрэн, урагшлах амьдрал нь итгэл дүүрэн, уудам урчлан жаргаж явахын ерөөл өргөё. Хайртай шүү өрмөн гэд явуулсан байна. Тэгээд ээж ах ихчнээс нь гэж яагаад явуулсан байна. Тий. Сэтгэлээс олцгоё. За тэгээ явчихсан маш их ойлж юм. Тэгээд ийм өнөж байгаа болохоо гинт ингээ аюу толгондоо бас хэлэхгүй болдгоо байна. Чи яг сайн намайг чамтай болсон гэж яаж мэдсэн бэ? Хажуугаар яг зүрхчихсэн. Яг таныг л авах гэж бодчихсон. Нухцаар ярахад ч таньсан байсан юм уу? Тэгээ манай ээж л ер нь маш хичээнгүй хөдөлмөрч. Тэгээ хүмүүхэнтэй ер нь сэтгэл гаргаж харьцдаг. Тэгээд тэр санд маш их баярлдаг. Тэгээд одоо өдөө багаас миний нүртэл өсгөж хүмүүжүүлсэнд баярлалаа. Хайртай шүү ээжтэй гэж хэлмээр. Яг ингээ бас толгаараас орж ирдэггүй байна. Тэгээ ах ихчнэр болон гэр бүлийнхэндээ бүгдэнд нь хайртай шүү. Баярлалаа гэж хэлсэн та. За миний ээжээс өвлөж байгаа зан гэвэл ер нь бол их юм бүхэнд ер нь 50 дөлгөөхөн ханддаг зам юм болоо. Тий. Гэр бүлийнхэн болон ээжтэй уурлаж гомдож исэн болоожлаарай. Тэгээ бүгдэнд нь хайртай шүү гэж хэлмээр.